Энэ оны 9 сарын 14-15 Скотланд талбай дээр Японы соёлын наадам арга хэмжээ арга зохицолтой зохион байгуулагдаж байна. Энэ арга хэмжээг Монгол Улс дахь Японы эрчим сайдын яам, Япон улс дахь Монгол Улсын эрчим сайдын яамны дэмжлэгтэйгээр Японы талаас Японы SoftBank Group-ийн Tabrizen компани, Монгол талаас Let's Travel компани хамтран зохион байгуулж байгаа. Нийслэлийн аяр жуулчлалын газар бол 2 дахь жилдээ энэ арга хэмжээг дэмжин хамтран ажиллаж байна. Японы соёлоор 2 өдөр амьсгалах юм боломжийг бол бид нэр жил бүхэн Монголын ард түмэндээ хүргэхээр ингээд хичээн ажилладаг. Энэ жилийн хувьд бол Японоос 100 гаруй зочид төлөөлөгчид ирж өөрсдийн бараа бүтээгдэхүүн үндэсний тоглолтоо танилцуулахаас гадна бас боловсролын үзэсгэлэн ч гэсэн энэ удаад бас зохион байгуулагдаж байгаа. Ерөнхийдөө бол яг 11 цагаас 17 цагийн хооронд бүтэн 2 өдөр бол яг бүх яг Японы соёлоор амьсгалах юм арга хэмжээ болно. Нэгдүгээрт бол 14 цагаас бол Японы үндэсний Ито Ситора гэдэг алдартай хамтлаг бол оролцож байгаа тоглолтоо хийн. Ингээд цаг 30 минутын тоглолтыг бол тайзан дээр явагдах байгаа. Түүнээс гадна бол ер нь 11 цаг 12 цагийн үед бол маш олон Монголын Японы хэлний сургалтын төвүүдээс бол өөрсдийн танилцуулга хийн, Монгол сарабанаас өөрийн танилцуулга хийж байгаа. Дээрээс нь бид нар бол яг зохиолын талбай дээр Японы бараа бүтээгдэхүүний танилцуулга өдрөгийг бас зохион байгуулнаа. Дээрээс нь Дуур Бүжгийн Эрдэмийн театр дээр бол яг 2 өдөр бол боловсролын үзэсгэлэн явагдаж байгаа. Энэ дээр бол маш олон Японы хэлний сургалтууд, Японы сургууль зохицуулдаг газрууд, мөн соёл эрдэмтдийн сургууль гэдэг байгууллагууд оролцсон. Түүнчлэн 2 өдөр бол яг зургийн уралдаан, суглаа зэрэг явагдаж байгаа. Дээрээс нь ирсэн бяцхан хүүхд болгонд гарын бэлэгтэй байгаа би ингээд жишээ олгоод авчирчихсан байгаа. Японы амтд чихрийг бэлэглэх ч юм уу иймэрхүү хөгжилтэй зүйлүүд маш олон явагдана. Дээрээс нь Японы яг үндэсний тоглоомуудыг бас Монгол хүүхдүүдээр тоглуулж үзүүлэх юм хэсэг бас байгаа. Тэгээд гэр бүлээрээ бас Японд суралцах ч юм уу Японы хэл сурах гэж бодож байгаа хүмүүс, ер нь Японы соёлыг сонирхож байгаа бүх хүмүүс хүрэлцэн ирж 2 өдөр нээлттэй энэхүү арга хэмжээнд мань оролцоорой. Тэгээд 9 сарын 15 бас автомашингүй өдөр болсныг бол нийслэлээс зарласан байгаа. Тэгэхээр 9 сарын 15-нд бас автомашингүй өдрөөр тэмдэглэнгээ Японы соёлоор танилцаарай гэж урих байна.